Өглөөний мэнд өнгөт орчлон минь. Аавын хүү сэрсэн байна. Хайртай шүү. За. Өглөөний цайгаа ууцгаая гэж. Тийм ээ. За. Өглөөний мэнд өнгөт орчлон минь. Өнөөдөр ээж аавгүй 3 гэр бүлэрээ гадагшаа гарнаа. Өнөөдөр амралтын өдөр учраас нэлээд хэдэн төлөвлөсөн гоё юмнууд байна. Тара центр гэж шинээр нэгдсэн газар очиж үзнэ. Тэнд эрдэсийн шинжилгээ өгнө. Тэгээ стрессийн түвшин шалгадаг бас нэг тийм байна. Тэгээд их нэртэй хэдэн витамин авнаа. Төрсний дараа яа. Төрсний дараа тэгээд нөгөө эрдэс витаминууд дутагддаг учраас тэгээд шинжилгээ өгж байгаа тохирсон витаминуудаа худалдаж авнаа. Миний хүү карат байгаа зээ. Ёо тэр гар марнаас барьсан байгааг нь хараач хөөрхөн байгаас. Энэ нэг муужийг хардаа бас нэг ирэх юм болоо. Бөөн ирэх юм болоо нүдэн тийм ээ манай гэрт. Одоо дээр энэ талаар чимээгүй байж байсан гэж шүү. Фактос зодож мөнгө гэж хэлсэн бай. Энэ зөвөр очсон дасгал хийж байгаа зодож зодож хийх аруултад ажил хийсэн. За аав хоёр гадаа салхилж байна. Аав хоёрыг салхилж явах хооронд ээж нь гэрээ цэвэрлээд байж гинэ. Гадаа жоохон настай байгаа дээр салхилаад авъя гэж. Өсрөөл нэг 15-аас 20 минут л болно гэж бодож байна. Тэгчээд ээж нь гэрээ цэвэрлчихэд бид 3 гадуур гарах жоох ажилтай. Миний хүү ингээ хөөрхөн унтаад өгцөө. Яа хөөрхөн миний хүү. Тэр нүд нь ингээ гарцсан. Ингээ унтчихин миний хүү. За одоо өнөөдөр бас сайхан байна нар мартай. Сайхан амралтын өдөр эхэлж байна. Гялтаач штэ. Ээж нь гэрээ цэвэрлсэн. Ээж нь гэрээ цэвэрлээд аав хоёр гадаа байж байгаа орж ирсэн. Ээж нь гэрээ цэвэрлсэн. Янзын болгосон. Тэ винийхөө. Цэвэр дэжэмцөө цэцэрлэгтэй явна. За. Гой гадаа гарын тийм ээ. Гадаа гарын тийм ээ. Гадаа гаранда. Нүд чивэр. Ямар юм сүртэй хөхтэй. Наана ийм сүртэй юм уу чи чинь? Чивэртэй хүүхэд өмнөдөө. Ноолоор өмссөн юм уу? Ямар хөөргөн ноолоор өмсдөг залуу вэ? Ноолоор реклам тоглох юм уу минийхөө? Компаниуд талбагдаарай гэж. Ийм царайлаг залуу ноолоор реклам тоглосон үү гэж. За тара центр руу явах гэж байна. Хүүгээс алхилуулчаад одоо явж шүү дээ. Миний хүү өгчээд байна.
эмийг зөвлөлттэй байвал авчих. За энэ болохоор дотроо тэгээд бие махбодын хувьд болохоор стресс бол бас байхгүй гайгүй дундаж ядрал болон тархлаа суларч байгаа илэрлэл нь болохоор хэвийнээсээ жоохон дээшлэх магадaltaй буюу жоохон ядаргаа болон тархлаа суларч аж магадгүй. За биеийн эрч хүчний хувьд гэх юм бол ерөнхийдөө хэвийнээс жоохон дээшээ буюу эрч хүчтэй талтай байна гэж харагдаж байна. За тэгээ парасимпатик болон симпатик мэдрэлийн харьцаа болохоор Энэ ч бас эвгүй тоогочлоо. Тааргаар ижил хаалцсан шүү дээ. Оролт нь бас классик юмсан. Оролт нь бас цай.